хан руу да бэлэг ирж байгааг мэдсээр байж цочиж авдаг цагаан сарын баярд хүж үн шүү тийм ээ. За тэр ч яах вэ? Twilight-ийнхаа төгсгөлийн хоёр ангийг сонсмоор л байгаа эцтэй. Нөгөө хоёр мань тоонд гэр толгой холбож тогоотой хоолнд хуршуу холбоор болоо. Өмнөх анги мань дуусан да. Санаж гин үү? Bella Edward хоёрын хормын урилга тараагдал Jacob тэрэнд нь амар уурлал багтарч шахаал кино эхэлтий. Хормын бэлтгэл гээл бүгд завгүй гүйж байхад Bella энд өсгийтэй гутлан дээрээ явж сурах гал илгийн авна уу? Тэгэл хуримч болоод бал сараа тэмдэглэн гээл арал дээр тансаг хаус маус түрээсэлцэн. Юу манай Assembly ladder цаашаа. Манай хоёр бал сарыг утгаар нь тэмдэглээд юу хийсэн гэж? За мэдхгүй чи өөрөө үзье. Уни тарахи ухшин жамбитхи сэтгэлэн даралцах ястагич нэгэн төрхөнд сайхан биш үү уни ихэлхүү Тэгсэн Bella бөмбөг залхицсан тэхүү. Trust-ны мөнгө хэмнэж байгаа Pampers-ны өрөнд орсон Edward би юу хийчих вэ гэж бодоод цөм шокнд ороски. Тэгэл яах вэ? Беллагийн хүүхэд вампирийнх юм болохоор гидсэндээ 1 сарын дотор ихийнхээ хамаг шим шүүсийг сороод хөөхий Белла ясан дээр тогсон арьс болцсон харахаас нүд талтармаар. Шчаста манай бо Белла төрхийн хүндрэлээс болол мааны бадных. Jacob буйны юм авах гэд гэрт нь орсон чинь Беллагийн охиныг хараад шууд тэр охиныг би олж харсан юу тэртээ асаас түүнийг анхаарсан. Тэгэл кино юм болохоор гол дүр нь яаж өгөх вэ? Эдвардад хазуулсан Bella вампир болсон чинь Matrix-д орсон юм шиг үс нь янзлагдсан. Kylie Jenner мейкап хийлгэсэн юм шиг царай орол. Нүд нь улаанаараа эргэлдээл босоод ирдгийн. Яа тэгсэн чинь нүд нь Canon 5D шиг нэгтэршүүлж хараал. Уул хадаар үсэрч хараагаал. Тэгжсэн бэр нь онтогдол Эдвардын ахыг нусын сугартал шарын гозоод ялж молол. Охинтой суухаар шийдсэн Jacob-ыг нийслэн цохиж унгал юм болно. Jacob Belлагийн аав вампируудын талаар хэлж болохгүй болохоор чон болохгол өмнө нь хамаг хувцас тайдсан чинь хадам өвөн. Байцаараа хүүхээ. Би ганц шинэ залуу бишээ. Унтахгүй. За тэр чи яах вэ? Нөгөө вампир ертөнцийн босс Edward Bella хоёрыг хүүхэдтэй болсныг мэдээд хамууттайгаа зайлвал вампирийн ертөнцийн хуулиар хүүхэд вампир байх ёсгүй юм билээ л дээ. Эдвардын гэр бүлийнхэн ч бас энэ тентээс хамсаатлуудаа цуглуулаад бүгд нийлээл төлөвгийн даван дээр дайтгаруулаад өөддөөсө тулан заа юу. Тэгэл тэд нар алцаал цус нүчтэйгөө хойлтол. Wait, юу цуснаж үлээ? За зүгээр л хачралж штэ. Тэр яах вэ? Oh my gosh, таны үеэр Эдвардын аав Буржак Жаспер өдр үхчтэй. Сүүлд нь нөгөө боосон ч өөрөө зургийнхаа өмнө зүйл асаалгана л дөө. Яана, ямар олон үхч вэ гэж байжсэн чинь тэр нь зүгээр л Алисийн зүн байдгийн. Алисийн зүнг харсан нөгөө лаг босс маань Кал аваад сүүлээ хавчаал алга болоод өгдөм байгаа зү. Тэгэл Jacob хандарч байсан байлаага хадам ээжээ болгоод хадагсуу тавиад манай дөрөв амар сайхандаа жаргаж Twilight сурал дуусч байгаа юм да. Нэрэ найзуудаа манай YouTube сувгийг subscribe хийж дэмжээрэй.